За сайн бацхан уу. За өнөөдрийн уншлагаар болохоор та болон таны үр үндэс удам угсаа ямар байх вэ? Ирээдүйн замлыг толдохгүй гэдэг уншлага хий. Тэгээд та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа хүлээн авч сонсоорой. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү уншлагыг хийгээд өгөөч гэд хүмүүс нэг фэйсбүүкээр бас цөг хүмүүс холбогдлоо. Тэгээд энэ уншлагыг хий гэж бодож байна. За тэгтээ зарим хүмүүсийн хувьд болохоор удмын эрүүл мэнд ямархуу байх нь вэ гэдэг уншлага хийгээд ахын. Тэгэхээр би тийм уншлага хиймээргүй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хүний бие эрүүл мэнд өвчин зовөр илэрж байгаа бол одоо эмч домчийн газар руу зорж очиод үзүүлчих хэмжээний байх ёстой байхгүй юу? Тийм хүмүүс тэгж өөртөө тийм хайртай байх ёстой. Тийм учраас одоо хувийн чимэлгүүд дүүрэн байна, хувьсгалын чимэлгүүд дүүрэн байна, тийм ээ. Тэгэхээр та бүхэн маань зөвөрүүл байгаа бол эмнэлэг томлогоо бараадаарай гэж хэлэх гээд байгаа юм. Гэхдээ яг юу яаж болно? Нэг юм маш товчхон ерөнхий байдлаар бол юу уншлага хийж болно. За юу. Гэхдээ эхлээд өнөөдрийн уншлагаар бол энэ уншлагыг хийя. За тэгээд нэг юм нэмж хэлэхэд хувийн уншлага авъя гэдэг хүмүүс маань холбогддог. Гэхдээ энэ хувийн уншлагын талаар нэг мэдээлэл өгчөө. За тэгээд тухайн уншлагыг сонсоод 1 2 3 дугаар группийг сонсчлоо, нэмэлт авъя гэж хандж байгаа хүмүүсийн хувьд би ингэж үздэг шүү. За юу. Одоо зөвхөн тэр тухайн уншлагыг нэмэлтээр нь ингээд үздэг юм бол биш шүү. За тухайн хүн хувийн уншлага авъя гэдэг юм бол бүх өнгөрсөн одоо ирээдүйн бүх тавиланг нь үзээд тэгээд тухайн уншлагатай холбоотойгоор нэмж тодруулах асуулт байх юм бол тэр асуултанд нь хариулаад ингээд явдаг шүү. За юу. Түүнээс ш одоо нэмэлт авах чинь гэдэг нэмэлт нэг 10 20 минутын ч юм уу тийм бичлэг байж идэг гэсэн юм бол байхгүй. Энийг та бүхэн маань айгуу сайн ойлгоорой. За тэгээд дээр нь бас хувийн уншлага авъя гэд хичээд цагаа баталгаажуулсан хүмүүс маань нэг айдуу зүйлэн байж байгаарэ, хүлээж байгаарай. За юу. За 1-3 хоногтоо л хариу өгнө. За та бүхнийгээ үзнэ гэсэн үг шүү. За юу. Тэгээд 1-3 хоногтоо амжихгүй тохиолдол байна. Энэ нь болохоор хүндэтгэн үзэх шалтгаан буюу элдв бусын хүн амьтан дээр очих, өөрийн биеэр зорж ирж дийлэнгүй хүмүүс хурж ирээд үзээд өгөөч, эмнэлэг томлох дээр хүрээд ирээч гэх юм уу, тийм ээ, хөдөө хангаад гарах ч юм уу. Иймэрхүү асуудлаас болоод нэг 7 хоног моног ч юм уу ингээд хариу өгөхгүй юмуд байгаа шүү. Тэгээд их хүлээцтэй байж чадах тийм хүмүүс нь хувийн уншлага авахаар цагаа баталгаажуулаарай. Тэгэхгүй бол цаг баталгаажуулчаал яасан бэ, ийсэн бэ гэл ингээд зай завсргүй бичээл видео коллоор залгаал ингээд ах нь одоо маш их төвөгтэй байдгаа. Тэгэхээр үнэхээр бүх үеийг үзчих учраас та нар маань жоохон хүлээцтэй байж байгаараа гэж хэлэх гээд шүү. За ингээд одоо 1 2 3 гэсэн группээс та бүхэн маань сонголтоо хийгээд уншлагаа хүлээмээрэй. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхлэе. За таны дөрөв судам угсаа ямар байх нь вэ гэхээр өөрөөсдийнхөө өвөг дэдс тэгээд өвөө эмээ эцгийн талдаа их сайхан инрэлтэй яваараа гэж шүү. За маш их тийм сайхан хүндлэлтэй байгаараа. Хүн ахта дийл цахта гэдэг чтэй тий. Тийм хүндлэлтэй байх хэрэгтэй байна. За тэгээд та бүхний маань үр үндэс болвол ингээд бусдаа л адилхан юу юм. Хийх юмаа хийдэг, гүйцэх юмаа гүйцээдэг. Тэгээд ив ийг эрхмэлдэг. Тийм байдлаар явах хэрэгтэй хүмүүс шүү гэж шүү. За ив ий гэдэг юм энэ удам угсааны үр үндэст нь хамгийн чухал. Хүнтэй хил амаа зөв бололцдог. Ингээд нэг тийм нэг үгээр хэлбэл одоо маш их юм найрсаг багийн ажиллагаатай байх ёстой л гэж. Ойр нэгээрээ бүх юм амьдралын ачаа давааг ингээд үрч дүүрээд явна гэвэл хэцүү шүү дээ гэж. Тэгээд энэ удам угсааны үр үндэс одоо ерөнхийдөө юу яасан баха.
амьдралын төлөө маш их зүтгэж байгаа. Одоо нөгөө ажил төрөл хийгээл те. Яг өөрийнхөө нэг сурыг мэдээ боловсрыг ингээд хийе гэсэн үйл тавилангаа яг хүссэн зорьснороо биелүүлж дийлээгүй. Тэгээд нэг юм шууд нөгөө амьдралын гараан дээр ирсэн. Би л зүтгэхгүй бол болохгүй гэдэг юм ухамсарлцсан тийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хорвоо дэлхийн замналыг ингээд нөгөө юу яаж болохгүй шүү. Хоёрдуулж ойлгуулж болохгүй шүү гэж. Тэгэхээр за хүний амьдрал ийм байдгийм аа, тийм байдгийм аа. Хүн ингээд ерөөсөө ямар ч юм хувь тавилан туулаад явж болно. Тэгэхээр нөгөө бусдаа ингээд нэг сайхан эвтэй түнжинтэй эвлэг зөөлөн хийх ёстой юм аа. Зөв зөөлөн хийждэг, харьцах ёстой хүмүүстэй эвтэйхнэр ингээд харьцчдаг нөгөө уурын мунхгаар биеийн хүчээр бүхнийг шийдэж болохгүй шүү гэдэг имийг л ингэж юу үндэс угсаандаа юу яах ёстой юм бэ? Хэлж ойлгуулах ёстой юм байна шүү заа юу. Энэ бол таны энэ бичлэгийг сонсож байгаа хүний үүрэг. Тэгээд нөгөө ядарсан түмэнд нөгөө өөрийнхөө хэмжээд тусдаа тэмтээ явахыг сургах. За юу ингэх ёстой. Тэгээд нөгөө ийм одоо нөгөө энэ дээр ингээд нөгөө өөр үндэс нь ингээд сайхан хань ижлийн төшгөн дутмаг эсвэл одоо нөгөө нэг ийм гал голомт бадраасан ирнэ. Яг тийм нөгөө хань төшгийн инэрлийг их дутуу үзэж яваад байгаа ийм одоо мөхсаныхан сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр юунд болохгүй байгаа ер нь яах ёстой юм те тэр бүх замналыг нь ингэж зөв зөвлөөр засаж өгөөч гэж. Тэгэхгүй бол ерөнхийдөө ингээд нэг юм сэтгэл нь гундуу байгаад байна шүү. Юунд найдах ёстой болоо гэд ингээд нэг жоохон гундуу байгаад байна. Тэгээд нөгөө баг зэргийн нэг юм мөнгө санхүүгийн алдагдалд орчоод ингээд явж байгаа үр үндэстэй хүн байх юм бол тэрэн дээр нь дэм болоороо сэтгэл зүйн хувьд ингээд нэг жоохон асуудалтай гундуу байгаа үед нь тэрэн дээр нь бас дэм болоороо тэгээд нөгөө нэг сургаал үг хайрлахтаа тий хизээж ингээл болоо штт тэгэл болоо штт та нар юундаа тэгдгийг юундаа ингэдгийг жаргалан нагтсан зовлон үзээгүй гэдэг ч юм уу иймэрхүү нэг тийм үгээр хизээж үр үндэстэй сургаал айлдаж ис болно гэж шүү за энийг ингээд айгүй сайхан юу бодоорой. За тэгээд нөгөө үр үндэс нь одоо нөгөө нэг хүүхэд байх үедээ хүүхэд насаа бүрэн дүрэн эдэлж дийлээгүй хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр нь болохоор нөгөө хэдийгээр том болцсон ч гэсэн тэр чин та нарын үр үндэс шүү. Үргэлжлэх хүүхдэрээ байгаа. Тийм учраас нөгөө үр үндэсийнхаа баяр баясгалыг нэмэрэ гэж юм. Гэрэл гэгээг нь нэмж өгөөч гэж юм. За тэгээд тэр нөгөө элдв бусын ан гөрөө загас жараахаа гол устаа холбоотойгоор ингэж явдаг, барьдаг, сонирхол хоббийн тийм хүмүүс байх юм бол тэр хүмүүстэй бас нэг юм анхаарал болгоомжийг хэлээрээ юм гэдэг чинь учиртай шүү. Хамаагүй ингэж газар тусаар оролдож болохгүй шүү ч гэдэг юм уу те. Тэр юм ин хэлж өгөөрэй заа юу. Тэгээд нөгөө үр үндэс чинь тусдаа турахтаа гарцсан байлаа гэж бодъё заа юу. Тэгтээ хизээж нөгөө хилэн бадрааж цохос ууртаа үедээ өргөө гэрээр нь бити орж байгаараа гэж. Алив сайхан бүхнээ гаргаад те сэтгэлээ дэвсээд дүүрэн баясалтайгаар орооч гэж шүү заа юу. Тэгж очиж явах ёстой юм байна. Тэгжээж танаа удам мөхсааны чинь үр үндэс дэлгэр заяата гин түүнээс ш нөгөө нэг тийм сонин байдлаар бол очиод авах хэрэггүй шүү гэж шүү заа юу. Тэгээд нэг зүйлийг анхааруулхад нь шүү дээ. Та ерөөсөө нөгөө юу яадаг хүн биш байхгүй юу? Зүг бүрэг дэнсэлдэг нь та биш. За тэгэхээр нөгөө нэг үр үндэс чинь өрөөлийн үр үндэстэй одоо голомт болоод ингээд тэгшрээд дэлгэрээд ингээд цаашаа ингээд үргэлжлээд явж ялээ гэж бодоход байна шүү дээ. Энийний зөв, энийний буруу гэдэг юмыг ерөөсөө ярьж болохгүй. Буруу тахлыг хэвгийдүүлчихэд энэ нөгөө тал руугаа илүү нөгөө нэг юм
жингийн тухайн дээрээ нэгэн дээр нь чулуу тавьчиад нөгөө дээр нүд тавьчиад ингэж суугаад байвал эн чинь шудраг ус болчих шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг үр үндсийнхаа үйл тавилан дээр их сайхан бодолтой болгоомжтой хандараа гэж шүү заа юу. Тэгээ сайхан хань түшгийнхэн үйл тавиланг нь дуулаарэ. За юу яж вэ? Тэгээд нөгөө нэг хорвоо дэлхий байж тээ тий. Таны өөрийн чинь үр үндэс удам угсаанд бол нэрээ үнэхээр сайхан өгөөж буй шиг өгнө гэж байна. Хамгийн гол нь ажил хөдөлмөрт сурга гинэ. Залхуурал өнөө маргаашаа аргацаасан ийм тавилантай байлгаад иж боломгүй байна гэж байна заа юу. Хөдөлмөрл тэгжээж үр өгөөжийг хүртнэ гэдэг юмыг л аягүй сайн хэллээрээ. Тэгж сургаараа, тэгж өсгөөрэй. Тэгээд нөгөө нэг юм амьд нь тулчаагүй байхад заа юу. Нэг тийм одоо бүр өстө заавал хэрэгцээ, заавал ирэхгүй л болохгүй байна гэж өстө нэрээ бүр ингээл нэг юм хоолойд нь тулчаагүй болвол бити тэгж нөгөө хамаг юма барьжгүй гэдэг гэж шүү заа. Альва нэг юмыг ингээд өөрөө өөрт нь бас даатгах сур гэж байна. Өөрөө тэр ирсэн тэр нөгөө нэг юм болсон болоогүй амьдралын шуурга, амьдралын тийм даваагүйгээ давах ёстой юмыг давуул гинэ. Үзэх ёстой юмыг үзүүл гэж байна. Тэгэл бүх юм болох гол бүтээх гээл ингээл яхаар нөгөө зүгээр нөгөө нэг юуны зүгээр байж байгаа л нөгөө хамаг юмаа л ингээл болгочтой бүтээчдэг зохицолчдаг байхыг л ингээл биеийн амрыг харна гэж хэлдэг штэ тий. Яг тийм үг орж иж шүү. За биеийн амрыг харчих гад байдаг. Тийм хүмүүс болгоод юу ингээд явуулаад иж боломгүй байгаад ишүү гэж. За биш дээ. Энд дээр ингээд нөгөө нэг амьдралын хувьд за ингээд нэг одоо нэг сайхан хантай төшигтэй уулзч учирдаг хүнтэй боллоо гэхэд тэрэн дээр нь битгий их оролцоорой. Өөрөө шийдвэрээ гаргах хэрэгтэй. За юу. Одоо энэ бол зөвхөн эхэлж байгаа харилцаан дээр ярьж байгаа шүү за юу. Түүнээс гал голомт болцсон харилцааг бол би хэлээг байгаа шүү за. Тэгэхээр нөгөө дөнгөж эхэлж байгаа ийм харилцаан дээр нөгөө нэг хайхтар оролцоод илтвлэл авах хэрэг байхгүй шүү за. Эхлэл нь ямар байна, төгсгөл нь тэгэл юу штэ тий. Эхлэлийнхаа замналыг л дагчих байхгүй юу. Тэгэхээр нөгөө хитрхи их тэр үйл тавиланд нь оролцоод авах хэрэггүй харин сайхан дэмждэг тусалдаг байгаараа гэж байна. За тэгээд нөгөө маш их амжилтыг гаргана гинэ. Одоо энэ үр үндэс чинь одоо амьдрал дээрээ тэгээд нөгөө ийм ч зээл хууль аван тийм ч мөнгө босгоно ингэжээч ийм л юм хийвэл ингээл болчихно гээл ингээл өөрөө өөрийнхөө бор зүрхээр зүтгээл одоо энийг л ингэчүү болчих гээд ингээд явж байгаа үед нь тэрийг дэмжээрээ тэрийг хизээч бити үгүйсгээрээ заа юу. Үнэхээр амжилт агуулсан тийм зүйл ирнэ гэж шүү за. Амжилт агуулна гэж. За тэгээд нөгөө гэр бүл болцсон одоо үр үндэс нь одоо нөгөө юу гал голомдоо таслаад гарцсан байгаа хүмүүсийн хувьд болохоор нөгөө юу ямар л юм бэ да. Голомтонд нь нэг юм сайхан чийдэн асаамаар юм бэ заа юу. Гэрэл гээгээ асаамаар юм бэ. Ерөөсөө л ойлголцож чадахгүй, өргөө гэртээ тогтцохоохгүй байна уу? Ойлголцож чадахгүй байна уу? Нэг булингартаа яваад байгаа юм шиг л нэг тийм юм хэлээд ишүү за. Тэгээд нөгөө нэг юм гэр бүлтэйгээ нөгөө хил ам хэрүүл тэмцлээс үүдэлтэйгээр одоо тэр нөгөө асуудал үүссэн байх вэ дээ. Тэгтээ нөгөө нэг хизээч бити нөгөө чиглэлийг нь бити нэг хүн лөө заагаараа заа юу. Бүх талаас нь харж үзэж шийдвэрээ гаргаараа заа. Тэгэхгүй одоо нөгөө нэг өөрийнхөө хүүхдийг өмгөөлөд өрөөлийн хүүхдийг ингээд илтвлээд байх юм бол бас их хэцүү шттэ тийм ээ. Тэгэхээр аль алийг ингэж яагаад
тал талаас нь ингэж харж байгаа л нэг юм үйл тавилангаа нэг зөв шийдэлийн олоорой гэж байна. Тэгэхгүй бол тэгээд нөгөө энэ хууль шүүхийн асуудал дээр очсон байгаа ч юм уу, эсвэл салах гэж байгаа, сарних гэж байгаа ийм хүмүүс бас байгаад ишүү. За удам гүсаа өрөндсэйсэн. Тэгэхээр энэ дээрээ нөгөө нэг маш их тийм тогтун байгаараа. Тогтун байгаараа гэдэг нь гал голомтын бүрэн бүтэн авч үлдэх гэж хичээгээрэй гэсэн үг шүү. За. Ерөөсөө л тэгж бүрэн бүтэн байлгаараа тэгээд одоо нөгөө нэг юм өөрийгөө олоод одоо би яг энийг хийх ёстой юм байна гэж нэг юм альва нэг зүйлийг хийх гэж яхад дандаа дэмжлэг хэрэгтэй шүү. За юу дандаа л дэмж. Учиргүй л нэг тийм айхтар буруу зөрүү юм руу орчдох юм бол ерөнхийдөө дандаа дэмжлэг хэрэгтэй шүү гэдэг шүү. За би та өөрөө байж ш та балансыг тэнцвэрлэж явах ёстой гинэ. Өр үндсийнхаа үйл тавиланг нь санаа чилээдэг юу яадаг. Тэгээд тэр нөгөө элдв бусын нөгөө байнгын ингээч тэгээч гэж хэлхээсээ илүү алсуур нь үйл тавиланг засаад явж байгаа ч гэж байна. Балансыг тэнцвэржүүлээд одоо хоёр хүн муудалцлаа гэхэд нэг нэгнийхэн дэргэд нэг нэг элдв бусаар хэлж буруутгахаасаа илүү тус тусад нь ч гэдэг юм уу ингээл ам амьдралын тухай яриад хөөрөөл одоо хүний хүн гэлгүүгээр яг л өөрийн үр үндэс юм шиг ингэж инэрж явах юм бол тэн дээр ингэж жаргал буцалнаа гэж энэ. За юм жаргал зүгээр гийгээл ирнэ гэж байна. Тэгээд тэр нөгөө одоо үр үндэсээс чинь тэр нөгөө хатуурхалтай юм уу машин тэрэгж болоод дох тий одоо тэр мотоциклд ч гэдэг лөө тий тиймэрхүү юм сонирхдаг унжаага барьж байгаа иймэрхүү хүмүүс байх юм бол тэр үр үндэсийнхаа нөгөө зам мөрийн тэгшилж ингээд аюу сайхан тийм өргөл цагаан магаа өргөдөг ийм байгаараа гэж шүү. За тэгэхгүй бол ерөнхийдөө нөгөө энэ маш их тийм хурд хэтрүүлдэг хэмжээний нөхдүүд бас сонсоод ишүү. За юу тэгэхээр өөрөө өөртөө эрдцсэн хүмүүс гэдээ баг хэлчих гээд ишүү. За тэгэхээр өөрөө өөртөө эрдцсэн юм хүмүүс байгаад байгаа учраас тэрэн дээр нь ингээд нэг юм жоохон юу хэрэгтэй шүү. Тэнцвэр хэрэгтэй шүү гэж ишүү. За за тэгээд нөгөө нэг би нөгөө түрүү хэлсэн шүү дээ тий. Хүүхдэл бол хүүхд хэдийгээр насан туршсан байсан ч гэсэн тэр хүмүүс тусламж имжлэх шаардлагатай байдаг шүү гэж. Тэгэхээр нөгөө нэг жохон ийм насан туршсан том болцсон мөртлөө нэг жохон амьдралын тэнцвэр баланс нь алдагдаад байгаа нэг жохон гоник хүрсэн үр үндэстэй хүмүүс бас сонсоод шүү. За тэгэхээр тэр үр үндэсийнхаа төлөө заавал нөгөө нэг юу гаргалгаа үүлийг гаргаж зам мөрийн тэгшлүүлээрээ дэлгэр тэгш явуулаараа гэдэг юмыг хэлээд шүү. За юу тэгээд эндээс нөгөө буур бууцаас сэлгээд явах гээд байгаа юм, нутаг орон сэлгэх гээд байгаа юм. Нэг тиймэрхүү хүмүүс байна. Тэгэхээр тэр яг ямар нутаг орон сэлгэж яг хаачих гээд байгаа юм те. Тэр нутаг орныхон зүгт ч гэсэн ингээд нэг аюу сайхан тийм өргөл өргөөрөө сайн сайхан юм хүсэж байгаараа гэж байна. Тэгээд нөгөө үр хүүхдээсээ хол хөндөй байгаа бол эсвэл магадгүй энэ уншлагыг сонсож байгаа хүн эцэг их эмээ өвгөөсөө хол байгаа бол ямар ч байсан тэр хайртай татны хүмүүс дээрээ зэрж очороо гэж хэлмээр шүү. За юм. Хүний амьдрал бол их баян шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүний амьдрал баян зөвхөн тэр нөгөө ажил төрөл мөнгө төгрөг мөнгө санхүүтэй тиймэрхүү юм дээр ингэж хорогдож тогтож байдаг ийм тавилан биш байхгүй юу? Хүн хүний энергийн утга учирыг ойлгож хүн хүнээ инэрх, хүн хүнээ хүндлэх, хүн хүнээ хайрлах, ивэх, дэрэгдэн байх, илэг бүтэн, голомт тэгшгэн байх те. Энэ бүх зүйл чинь амьдралын хамгийн их юм нарийн нандин утга учиртай зүйл байдаг шүү гэж байна. Тэгэхээр нөгөө хүлээлт үүсгэсэн хүмүүс байгаа бол заавал тэр хүмүүстэйгээ юу яа уулз учир инэр
ивэ гэж хэлэх гээд шүү. За. Тэгээд нөгөө гомдлоо нэрээд дотгошоогоо болцсон юу бас сонсоод байгаа байхгүй юу? Нөгөө хэлэх үгээ нөгөө нэг хорцсон хин нэгэндээ хийж дийлдэхүү иймэрхүү хүмүүс байгаад байна. Тэгэхээр аль болох удам угсааныхаа үр үндэс зөвхөн гал голомтны үр үндэс биш. Удам угсаа гэж яагаад яриад байгаа юм те? Ах эгч дүү юу гэдгийг тэдний үр үндэс юу гэдгийг те тэр болгоноосоо нөгөө зүгээр үү, сайн уу, сони юу вэ, яаж ээ, нийж ээ, туслан дэмжлэг хэрэгтэй юу гэд ингээд нөгөө асуучдаг байгаарай. Ер нь л энэ одоо үр үндэс удам угсаа та бүхнийг маань ингээд ив нэгдэлтэй байх ёстой шүү л гэж байна. Тэгжээж та нар маань ингээд нэг тийм айхтар хатуу занал үзчихгүй гин шиг ингэж явна гэж байна шүү. За юу. Нэг нэгнийгээ ингэж ивэдэг, инэрдэг, хайрладаг ийм гоё байгнэ. Одоо нөгөө гоё бай гэдэг нь одоо юу гэсэн. За эвтэй наримталтай байгаараа л гэж. Нэг нь ингээд нэг юм ядраад гундаа туняа байж яхад те дэрэгдэн ирээд ингээд нэг юм хань төшөө болчдөг. Буруутгал ингээд өөрөө байж яхад нь зөвтгөлийг нь хажуунаас нь одоо харчдаг хэмжээний байгаараа гэдэг шүү. За юу. Тэгээд танаа удам угсаа үйл тавилан одоо ерөөсөө тэгж нэг айхтар гунтахгүй. За юу яг тэр цагт бол ерөөсөө огт гунтахгүй шүү. За тэгээд нөгөө удам угсааныхаа шүтэж шүншгэлдэг одоо бурхан шүтэн үйл тавилан байдаг бол тэрийг хизээч нөгөө нэг дордолж үзэж болохгүй шүү гэдэг. За тэрийг шүтгийн шүт. За юу. Угаасаа аврал инэрлээ өхөл болно. Би нөгөө хамгийн анх эхлээд нөгөө төлөв эхэлж яхад удмынхаа нөгөө өвөг дээдсийн үйл тавилан ингээд нэг хүндлэлтэй байгаараа, инэрдэг байгаараа гэд хэлсэн тийм ээ. Яг тэрийг бол дэмж давтаж харуулад байна шүү. За юу. За тэгээд нөгөө зөвхөн мөнгө санхүүн дээр амьдрал тогтдоггүй шүү. Илэг бүтэн эрүүл сарвал голомт цэгцхэн дүүрэн төвшин байхад бүх юм гэрэлтдэг шүү гэдэг. За юу. Тэрийг ингээд их онцгойлон анхаарах шаардлагатай шүү гэж хэлэх гээд шүү. За тэгээд энэ дээр ингэж байна. Магадгүй нөгөө нэг удам угсаагаа юу яагаад даатгуулад гэдэг юм уу те. Заслуулаа хийлэгчдэг. Тим хүмүүс сонсож байна. За юу. Тэгэхээр тэр бол маш туйлын зүв байсан гэж байна. Одоо нөгөө монголчууд чинь нэг цагаан сармар болоод тэгэл жилийн заслмас л гэл ингээд хийлгээл явдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэр шиг ингээд нөгөө заслуулаа хийлгээд удам угсаагаа даатгагдсан ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр үйл болоод хизээж ямар ч төвшөнд хугарч нугарахгүйгээр үйл тавилан чинь хамгаалж дийлж байгаа гэж шүү. За тэгэхээр ерөөсөө юу санаач хэлэх хэрэггүй. Харин нөгөө хүний амьдрал дээр ингээд тохиолдол байдаг ийм болсон болдоогүй гэр бүлийн үйл ойлголцол заа юу. Үр үндэсийн хоорондын ийм сэтгэл шархалсан, гунтсан одоо нөгөө хайртай татны үнээсээ салсан сарнсан байдаг юм. Голомт нэг жоохон докторгүй байгаад байна гэдэг шүү. За тэгэхээр тэр голомтын үлийг л тэгшлээд ингээд балансыг тэнцвэржүүлээд ингээд явчихад болоод нэх ахтар хатуурхал үйл тавилан ингээд ирээд юм гэсэн юм бол байхгүй шүү гэж байна. За юу. За тэгээд нөгөө нэг юу ийм юу тохиолдож магадгүй амь амьдрал дээр ч нөгөө гинтийн байдлаар өөрчлөлт орно. Удам угсааны үр үндэстэй чинь ч байдаг юм уу, өөр чинь амьдрал дээр ч юм уу. Ерөөсөө ингэж нэг өөрчлөлт орно. Гэхдээ тэрэн дээр хизээж бити гундаараа гинэ. Тэр чинь бол зүгээр л амьдрал дээр тохиолдож болдог тийм өөрчлөлт шинжилт шүү. Тэгэхээр тэрэн дээр нэг ахтар гундаал туниал ингэж байх ямар ч шаардлага байхгүй гэж байна. Тэгээд нөгөө маш их юм юуны хувь тавилангийн үйл нэ шүү дээ. Одоо яг нөгөө би түрүү нөгөө гэр бүлийн салж авах сарнж байгаа юм хүмүүс байгаад шүү гэл ингэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр хизээч тэгтээ тэр нөгөө нэг бүр тэгээд унтраад ингээд дуусчих тавилан биш ээ гэж байна. За үнэхээр тэр хоёр хүн нийлээд ингээд болохоо байгаад одоо бүр ингээд ойлголцохгүй хоёр тавилангаа ингээд зөрүүлээд ингээд зам зөрсөн байлаа гэхэд нөгөө дараагийн хамгийн сайхан төшиг болох ханижл нь гараад л ирнэ гэж байна. За юу.
Үнэхээр гараад ирнэ. Тэгээд нөгөө хизээч нөгөө ойр ганцаар мэт ингэж явахгүй гэж байна. Хөдөлгөөн мөртөө их хол замыг туулна гэж шүү за. Тэгээд энэ дээр нөгөө нэг одоо маш их юм хүлээлттэй байгаа одоо нэг юм үр үндэс маань одоо нэг сайхан хань төшгтэй болчдгүй байх та эмчлэггүй байх та гэж санаачилж байгаа хүмүүс байгаад байгаа бол энэ бол үнэхээр сайхан юу хань ижил бол гарч ирнэ шүү за юу үнэхээр гарч ирнэ. Үнэхээр өөрөө нөгөө нэг заяаны зам дээр гэдэг шиг тий тэгээд үнэхээр сайхан хань ижил бол хүрээд ирнэ. За хамгийн гол нь тэгээд мөн одоо энэ дээр нөгөө нэг юм үр үндэс нь одоо төркөж байгаа жирэмсэн тий ийм хүн амт бас сонсож байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол нөгөө одоо төрүүл одоо яадаг болоо ийдэг болоо гэдгийг санаач хэлээгээд байх юм юур байхгүй гинэ. Маш сайхан амарч ийн гэж байна. За одоохондоо яг нөгөө би сэтгүүлийн хувьд ингээд нэг юм докторгүй зөөртэй мөртэй байгаад иж магадгүй. Гэхдээ тэр бол ерөөсөө тэгж имэх зүйл биш байна гэж шүү. За юу үнэхээр сайхан юу гэрэлтэй гэгээтэй нөгөө юу яаж чадна. Амарчиж ингэж төрч чадна. Удам угсаагаа үргэлжлүүлж чадна гинэ. Тэгэхээр удам угсааны үйл тавилан хизээч тасрахгүй. Тийм учраас нөгөө тэгтээ нөгөө нэг та бүхэнд нэг зүйл анхааруулад байгаа нь одоо нөгөө хүүсийг дордолж болохгүй шүү гэдэг юм хэлж шүү за. За дандаа охтуудтай хүн өсөх юм уу те хүү дандаа хүүтэй хүү охин өсөх юм уу те ирсэн их тавиланг нь зүгээр л хүлээгээд аваад тэр чинь ингээл хүний удам угсааны үргэлжлэл болоод ингээл явна шүү дээ гэдэг анхааруулгыг хэлээд шүү за. Энэ дээр их онцгой анхаарах хэрэгтэй шүү гэж хэлж шүү за. За тэгээд та бүхний маань ингэж байна. Байгаль дэлхийдээ их хайртай, инэрлэгтэй, ивэлтэй байгаараа гинэ. Маш их хайртай бай гэж байна. Байгаль дэлхийдээ өргөлөө өргөдөг, талархлаа илэрхийлдэг ингээд бүх чин зүрхнээсээ залбирсан залбиралчин тэр чинь сонсон заа юм. Хорвоо дэлхий, байгаль дэлхийд айгүй хайртай бай, инэрлэгтэй бай. Аратан жигүүртний үйлээр бити оролт, бити сэвтэ, бити хундаа. Зүгээр нэг юм ойр орчимд нэг хар ирээл гойголчин гутал хэвээр нэрээ заяа тавилангаас сэтүүлж байгаа юм шиг л зүгээр ингээл нөгөө дэмис үсэг юугаар ингээл юу өөрөө өөрийнхөө сэтгэл санаа гундаалгаад ах ямар ч хэрэг байхгүй заа юу. Тэгээд нөгөө нэг юм багахан хэмжээний юм давлгаа ийм хатуурхалтай үйл тавилан ингээд балансыг тэнцвэржүүлээд ингээд даагаад ингээд засаад явчих юм бол үнэхээр гал голомтод бүрэн бүтэн ингээд зэгцрээ цаашаа явчихна гэж байна за. Гэхдээ та бүхэн маань нөгөө ерөөхдөө нөгөө юм газар тусын оролттой хүмүүс байгаад шүү за. Энэ дээр болохоор нөгөө юу яаж байгаа хаа. Уул ус савдаг юмыг оролдсон, ухсан, сэндийжсэн, гол усныг болонхортуулсан, урсцын өөрчилсөн, ургаан модыг тасцсан, цавчсан, гимтээсэн байх ёстой нөгөө чулуу молуу тэр одоо чулуулаг үйл тавилан байх ёстой байрнаас нь хөдлөгсөн ангөрөө хийсэн тэ иймэрхүү нөгөө хатуурхлыг ингэж үзүүлсэн удам угсаа сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол нөгөө газар тусын үйлийг аргатуулаараа гэж тэгээд нөгөө би байгальтай хайртай байгаараа гэж хэлээ гэсэн тийм ээ. За тэгээд одоо нөгөө энэ удам угсаанд чинь угаасаа нөгөө ганц бие эмэгтэйчүүд, ганц бие эрэгтэйчүүд байгаа юм биш үү заа юу. Амьдралын ачаа даваа гүвээг ингээд даван туулж байгаа. Тэгтээ тэр хүмүүстэй айгүй сайхан илхтэй байгаараа. Тэгээд заавал туслах албагүй л дээ. Тэгтээ үр үндэс удам угсааны үйл тавилан гэдэг чинь хамгийн нарийн нандин холбоо байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр нэг юм багхан ч гэсэн сэтгэл гаргаараа. За юу бүр амьдралын даагаад ингээд явчихоо гэсэн үг бол биш. Угаасаа хүн болгонд тийм үүрэг хариуцлага өгн байхгүй л дээ. Тэгтээ хүмүүний сайхан сэтгэлийг гаргаж амьдраарай гэж байна. Тэгээд өргөө гэрийнхээ үе таалгыг дэлгэр тэгш болгоорой гэж. Хүмүүс ирдэг, ордог, гардаг, оршдог те. Ийм гой байлга гинэ. Энерги дутаад байна гэж байна. Хүний үр үндэсийн гигэн баяслаг энерги жоохон дутууд болонгүй байгаад байна гэдэг шүү. За юу.
энэ дээрээ нэг жоохон анхаарчих. Тэгээд нэг өөр нэг тийм айхтар юу алгаа. Хатуурхал үйл тавилан алгах шүү. За юу. Үнэхээр сайхан ингээд явчихнаа гэж. За өөр нөгөө нэг анхааруулга нэмэлт юм байна уу гэдгийг харъя. За тэгээд өрөндс чинь одоо нөгөө нэг алдсан онсон юм байх юм бол тэрэн дээр нь нөгөө нэг юу яагаач ээ. Дим өгөөч ээ гинэ. Алдаа оноо байсан ч гэсэн за яах вэ? Амьдралтай хүн алдаа л биз. Алдаагаа давтахгүй явах болно шүү дээ. Гэт нэг удаа инэрчдэг. Тэгээд үнэхээр өөрчлөгдөх ёстой бол өөрөө өөрийгөө ялан дэлхийн утга учирыг юу зааж сургах гинэ. Хэл хажуунаас нь. Дандаа гоныг цуглангоор дандаа амьдрал үргэлжилдэг. Бараан өнгөөр дандаа эзэж амьдрал үргэлжилдэг. Хорвоо дэлхийн чинээстэй төрөл бүрийн өнгөтэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр бүхэн дээр ингээд нэг юм бэлэн байх ёстой шүү. Үнэхээр их юм. Тэгээд бас ингэж юм үр үндсээ эрүүл байх ёстой шүү. Өөрөө өөртөө хайртай байх ёстой шүү гэдгийг заавал сургаараа гинэ. Ингэж өөрөө өөртөө ингээд хэл хүн эрүүл байх ёстой шүү. Зөв хооллох ёстой шүү. Дандаа ийм хор хэрглэж болохгүй, хортой зуршилтай байж болохгүй, тийм ээ. Тэрийг ингээд цаг нарах цаг хугацааг нь ингээд тэнцвүүлдэг байгаа ч гэж сургах хэрэгтэй байх шүү. За тэгээд алдаа оноогүй хүн гэж байхгүй, өөрөө өөрийгөө ингэж буруутгаад яах вэ гэдэг юмыг бас ингэж сайхан хэлж өгөх хэрэгтэй байх шүү. Тэгээд нөгөө нэг маш их ном унш, эрдэм хичээлээ хий, эрдэм судал гээд тэгээд байхаасаа илүүтэйгээр хүний амьдралын утга учирыг, хүний амьдралын үн цэнийг, хүн хоорондоо ямар харилцаатай байхыг, яаж инэрхийг те яаж төшөг тулгуур болох ёстойг сурга. За юу. Заавал тех ёстой гэж. Тэгээд нөгөө нэг хайрт дотны хүний явуулсан маш их юм сэтгэл зүйн гэмтэлтэй байгаа бас тийм хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс маань за одоо нэрээ үлдэх өрөндс минь бас ингэж шаналах үедээ ингээл санах байх та гэсэн тийм айдас хүйдэс байдаг болвол маш их инэрлийг өгөөрэй. Тэрвэрдэг, инэрдэг, хайрладаг, баярлуулдаг, баясаадаг, ойлголцдог, ярилцдаг, тийм ээ. Эдгээр бүх зүйлийг ингэж заавал хийх ёстой шүү гэж. Маш их ойрхон байгаараа гэдэг шүү. За. Маш их тийм ойрхон бай. Тэгээд тэр цагт бол нэрээ хаанч л алдсамгүй дээ гэж. Маш сайхан гээгэрэлтэй хүсэл мөрөөдөлтэй байхыг бас зааж сургаарай. Маш их юм хүсэл мөрөөдөлтөө зүрхэндээ галтаа цогтой явж явахад бол тэгэл тэнгэр ивэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг ягаад ч юм энэ уншлагыг сонсож байгаа хүн та юу яах юм бэ? Өөрийнхөө үр үндсийг заяа, өөрийнхөө удам угсааг бүх энэ хатуурхалтай тавилангийн тэгшлэх юм бэ. Тэгээд бүр ингэ нэг юм за яах вэ? Одоо нөгөө ийм арай нэг мөрөө сариу зам байсан ч гэсэн тэр нь дэндүү дардан болгож өгч дийлэх юм биш үү та. За юу. Энэ нь болохоор тэр зам мөрөө сариу байсан ч гэсэн тэрэн дээр хизээж бүдэрч унах хад чулуу нисээд орчих тийм гүн ангал бол байхгүй болох юм байна шүү. За. Тэгэхээр та бол их ачтаа, буянтаа, ивэлтэй хүн байна. Тэгээд нөгөө нэг маш их талархлыг авна. Яа, энэ ч үнэн байж дээ гэд ингээд нөгөө хүн ингээд нөгөө учиргүй л баярлалаа, хөөрлөө гэл үнсэл тэврээл ингээд байхгүй ч гэсэн ер нь бол ингээд
бүх ийм хувь тавилан дээр таныг бол асар сайхан ивэх юм байна. За. Тэгээд нөгөө нэг ийм жилийн дөрвөн улирал ингээл ээлжлэл амьдрал урсж яхад та голц өмнө байж чадна гэж шүү. За юу. Та үнэхээр голц өмнө нөгөө хүний нөгөө гол бядна байж дийлэх юм байна. Бүх хүнд туслал тусалчдаг, дэмнүүл дэмждэг. Тэгээд нөгөө хувь тавилгынхны үлийг засуулчдаг. Ийм юу битта байж дийлэх юм шүү. За. Тэгээд нөгөө таныг өөртөө асар их сайхан хайртай байгаараа гэж. Одоо уг нь ингээд нэг их сайхан дэлгэрэл, нахаалал ингээд цэцгэлэл явчих хэвээр юм дээр өөрөө өөрийг нэг юм баг зэргийн юм гарганд нь гаргах чад байгаа иймэрхүү хүмүүс бас байгаад шүү. За. Тэгэхээр тэн дээрээ нэг юм жоохон бодолтой байгаараа. За өөр нөгөө нэг юм дээр анхааруулга үйл тавилан байна уу гэдгийг харъя. Тэгээд нэгдүгээр группийн уншлага өндөрлөё. За тэгээд нөгөө нэг юу яагаад байна? Чимээгүй өнгөрөх юм дээр чимээгүй өнгөрдөг байгаараа. За юу. Одоо нөгөө нэг удам угсаа үр үндэстэй ч хүртэл тэгж сургадаг байгаараа. Заавал юм болгоно дээр оролцоол, заавал юм болгоныг нэг өөрийнхөө зөв болгох гээд хичээгээд ингээд чичрээд дайраад байх ямар ч шаардлага байхгүй гэж шүү. За. Тэгээд өөртөө хамгаалттай байгаараа. Ив нэгдэлтэй байгаараа. За тэгээд нөгөө нэг элдв бусын нөгөө нэг юм юунууд дайралт юмнууд ингээд ирээд байна. За юу. Одоо амьдрал дээр юу ийс тохиолдох вэ тийм ээ? Тэр ингээд дайралтууд ингээд ирсэн тохиолдолд өөрийгөө хамгаалах тийм бүх юм өөрөөсөө хамгаалах тийм баримттай байгаараа гэж шүү. За юу. Чиний буруу энэс болсон гэлтэж яхад үгүй гол үндэс юм нь юм байсан шүү гэдэг юм хэлэх хэмжээний тийм битта байгаараа. Зүгээр л ингээд ирсэн хатуурхал бүрийг тосч аваад мэлмрээд ээж болохгүй шүү гэдгийг сургаараа. За юу. Энэ нь болохоор одоо нөгөө сэтгэлийн хат, сэтгэлийн бяд гэдэг юмыг л айгүй сайн сургах хэрэгтэй шүү. За. Тэгээ хүний өдөөс хоёр өгүүлбэр ингээд зөв сайхан холбоот хилчдэг хэмжээний тийм байлгаараа гэдэг шүү. За юу. Тэгэхгүй бол ингээд нөгөө яач чадахгүй ингээд зогсоод хатуурхлыг ингээд ирээл яхад нь тэгэл өөрөө ч хөдөлгөөн ихгүй ингээд одоо за яах вэ гэл ингээд дуугаа ингээд өрчдөг байгаад байх хэмжээний байж болохгүй шүү гэж байна. За тэгээд тэр удам угсаага нөгөө юу ягаарэ таа ч гэсэн тэр элдв бусын тэр нөгөө хүн амьтантай хил ам хийж тэр нөгөө юу яваа асар их тийм хүний нөгөө нэг юм занал зөвхөл гэдэг юм чинь хэцүү байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө альва нэг тэр нөгөө үнэхээр хил ам зүрх тийм нөхцөл боломж ирчлээ гэхэд хилээ азад чимээг өнгөрөх хэмжээний тийм байх хэрэгтэй шүү гэж юм. Тэгэхгүй бол ерөнхийдөө нөгөө юу ирэх гээд байна. Тэр яг тэр хил ам хар хил ам за юу яах гээд байна. Ирнэ гэдэг шүү. За тэгээ бусдаар бол нэг тэгж айхтар анхааруулаад эн чинь өстой ингэхгүй бол болохгүй маа гэдэг тийм юу хатуу юм бол алга байна шүү. За юу. Тэгээд нөгөө нэг гэр бүл болохгүй их удаад байгаа нөхдүүд байгаад байгаа юм л та үр үндэсээс. Тэгэхээр энэ үр үндэсийнхаа нөгөө сайхан заяаныхаа нийжлийг нь даллуул. Тэгээд төлөв төвшин байлга энэ ганцаараа нөгөө нэг явдар царайлаад нөгөө юу яах гээд нөгөө юу болно ч төлөө. Жожигроход ингэж байлгаад иж боломгүй байгаад байна гэж юм. Тэгээд нөгөө нэг альва нэг зүйлийг хизээч бити эцэстэн тулгаараа гэдэг анхааруулга хэлж шүү. За альва нэг зүйл одоо эн чинь ер нь л нэг иймэрхүү юм болохгүй байна даа гэж ингээл хэлээд байхад нь тэрийг заавал нөгөө эцсийг үзэж бүр бүх юм болохоо байгаад нөгөө эцэстээ тулцсныхан дараа хөдөлгөөн хийж болохгүй шүү. Тэрнээс өртөж
нөгөө юу уртж бүхнийг хардаг тий. Уртж бүхэн дээр өөрөө өөрийгөө хамгаалдаг тийм нөгөө нэг битта байх ёстой шүү гэдэг юмыг л сургаараа гэдэг шүү. За тэгэхгүй бол за яавал гэжтэй тийм гэж юу гэдгийг хизээш тэхгүй тэр хүн хизээш тэхгүй ч гэдэг юм уу те. Ингээд нэг юм нөгөө бүх юмыг ингэж бүрэн дүүрэн тал бүрээс нь ингэж харж дийлэхгүй ээжж нэг өөрийнхөө сэтгэлийг хуурсан тавилантай ингэж яваад ээж боломгүй байгаад байна шүү гэж юу ээж шүү анхааруулж шүү. За юу тэгээд нөгөө нэг ямар ч тохиолдолд нөгөө юу яваарай зөв мөртөө яваараа гэдэг юмыг л хамгийн сайнараа захиараа. За нөгөө зөв мөртөө явна гэдэг юмыг ерөнхийд нь та бүхэн маань өөрсдөө ойлгож байгаа үстэй тийм ээ. Зөв нэг хүн амьтанд нэг тийм буруу зөрүү юм хийчихгүй, нэг хүнд гай болохгүй тий, нэг юм сайхан хүнлэг сэтгэлтэй, ноён нуруутай тий, тийм сайхан явах ёстой шүү гэж юм. Тэгээд нөгөө энэ дээр болохоор нэг тийм жоохон алтаж оноод байгаа. Ерөнхийдөө нөгөө бүхний нөгөө нэг явж идэг тийм замлаар бас арай нэг тийм өөр сонин замлаар явж байгаа өрөндтэй хүмүүс бас сонсож байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүнийг нөгөө нэг юм юу сэтгэл зүйн хувьд докторгүй байхад нь ингээд олон юм ярих шаардлага байхгүй шүү. За нэг юм сайхан ойлголцох хэмжээнд нэг төлөв төвшин байж байхад нь тэр амьдралын утга учир учир начрыг нэг юм наасааш нэгэ зөв зөвлөнөөр хилчдэг байвал юу шүү. За зүгээр шүү. За юу тэгэхгүй бол нөгөө хүний нөгөө нэг зэвүү дургу хоёр нь үрцэн байж байхад нь дээрээс нь ингээл илтвэрлээл тэгэл өөрөө өөрсдөө юу бие биендээ гомдлол ингээд яваад иж боломгүй байгаад байна. За юу тэгээд тэрээс үнэхээр дэмжлэг юу одоо нөгөө бүх юмыг дэмжээрэй. За бүх юмыг дэмжихэд үнэхээр гайхалтай амжилттай явна гэдэг байгаа шүү. За юу за тэгээд та бүхэндээ нүгэл сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За тэгээд нөгөө та бүхний маань хувьд болохоор одоо нөгөө хорвоо дэлхий болвол нөгөө маш их юм ивэл буйнаа өгнө гэж байна. Одоо энэ танаа удам усаа өр үндсэн чинь үйл тавилан дээр заа юу. Тэгтээ нөгөө тухайн тэр одоо өр үндэстээр чинь юу гэж анхааруулга гараад байна вэ гэхээр ингэж юм л та. Маш их тийм альва юм бүх юмны үнцнийг мэддэг байгаараа. За юу тэгж сургаараа. Мөнгө бол мөнгөний үнцнийг, хүн бол одоо хүний тэр сайхан сэтгэлийн үнцнийг тий. Одоо хүн болж төрсэн хувь тавилангаач хүртэл айгүй сайхан гамнаж дээдлж явах хэрэгтэй шүү гэж юм. Тэгээл нөгөө нэг айгүй тийм дур зоргоороо өөрийнхоороо ингээд байх ямар ч шаардлага байхгүй гэж юм. Тэгэхээр тэр нөгөө үр үндэсээ болвол ингээд за та нар маань их ёстой шүү, тех ёстой шүү гэдэг имийг айгүй сайхан тэгж ухааруулж хэлээрээ. За тэгээд нөгөө энэ дээр яагаад ч юм уу дандаа нэг тийм гомдол мэдүүлсэн хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? Энэ одоо энэч болохгүй байх, тэрэнч болохгүй байх, энэч тэгсэнгүү гэл нөгөө ам амьдралынх нь үйл тавилан нь ерөөсөө нэг тэгж яахтар жигдэрч өгөхгүй яваад байгаа удам өксөс сонсоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ингээд нэг юм онцгойлон анхаараач гэдэг юм хэлж байна. Тэгээд хорвоо дэлхий болвол яг бүх юм бүхэл хувь тавиланг одоо бусдаа л адилхан бүгдийг ингээд жигтгэн ингэж өгсөө ингээд байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг зөв зөвлөн дэлгэр тэгш авч явж дийлэхгүй байна гэдэг ах юм. Тэгээд энэ дээр ингээд аягүй сайхан анхаараарай заа юу. Тэгээд нөгөө тэгэл нэг юм гомдол мэдүүлэхсэд тэгээд нэг юм хоёрын хооронд өөрт нь нөгөө ялахгүй юмнаас ямааны гарц гэдэг шиг өөрөө өөрт нь нэг тийм айхтар хэрэгцээ байхгүй байхад байна штэ тий. Хоёрын хооронд юм хийгээ яваад идэг. Одоо нөгөө хүнд худлаа илэх ч юм уу тий. Хүнийг гомдоож туняачаад тэрийг юмчны боддгоо ч юм уу. Ерөнхийдөө нэг юм жоохон буруутгах гэдэг нь л гэж хэлэх гээд шүү. За. Тэгэхээр нөгөө асар сайхан хүн байхын утга учирыг л зааж сургах хэрэгтэй юм байна л да. За тэгээд насанд хүрсэн хүмүүс байсан ч гэсэн тэр чинь одоо өөрөө энэ чинь л өөр үндэс удам угсан юм чинь
ингэж явж болохгүй шүү. Эн чинь ийм шүү, тийм шүү. Одоо хүн байхын утга учир ингэдэг шүү гэдэг ингээд нэг юм хамгийн сайнараа зөвлөөд л бай. Хилээд л бай. Тэгээд ухаарна. За юу. Нэг л өдөр ухаарна. Нөгөө тархины өрөөлөнд орно гэдэг шиг тий. Тэгээд тэгэж ороод тэр хүн амьдралын утга учир үндсийг бидийг ойлгоод тэгээд өөрийнхөө гараар өөрийнхөө мотраар бүх тавилангаа өөрөө зураглана гэж юм. За юу бүгдийг болгоно бүтээн. Одоохондоо бол ерөөсөө нэг жоохон тийм хийцүүрнэ гэдэг шиг л ажил төрөл дээрээ ч хийцүүрэл амьдрал хүний хувь тавилан дээрээ ч хийцүүрэл гомдол мэдүүлэл явж байгаа нөхдүүд байгаа байхгүй. За тэгээд нөгөө их хүрийн хоорондын гомдол гэдэг юмыг тайлуулаач гэж. Ижи тавилан одоо удам угсааны настаа намтаа үнэн чийж болно. Эсвэл эмээ өвөн чийж болно шүү. За удмынхаа үрстэй гомдоод туниад удмынх нь үрс нь тайлбараа тавиад би яатсын ч юм уу те. Ингээд нэг юм сонио ерөөсөө нэг тийм эвлэлдэн нэгдэж инэрч чадахгүй бол ингэж яваад байна л та. Тэгээд нөгөө нэг хизээч нөгөө хүн өөрөө зөв явсны шагнал ирдэг байхгүй юу? За юу. Зөв яв гэж хэлээрээ алхсан мөрөн нариун байг. Тэгээд зөв яваараа тэгээд нөгөө зүгээр байж хахад л нөгөө бүх юм ингээд унаад ирдэг байхгүй юу? Тэгэхээр тэр хүн ингээд аягүй сайхан зөв зөвлөн явж ийж, хөдөлмөрлж ийж, зүтгэж ийж татвархалтай явж байгаа бол замналаа засуулж өөрчилж ийж тийм ээ. Тэгжээж бүх юм дэлгэрнэ гэж юм. Түүнээс ч одоо нөгөө нэг том юм яриад дээш хараад хөвтөж яхад бүх юм ингээл буугаад ирдэг байсан бол одоо яалтаа вэ тий. Маш олон юмн дээр алдсан онсон сэтгэл гундуу байгаа. Одоо хань ижил одоо юу мууга хүрээлэл мөрээлэл тэр ажил карьер нөгөө бүх юм дээр ингээд нэг юм хөлөө олохгүй байдаг хүмүүс байгаад байдаг шүү дээ тий. Яг тэгж хөлөө олохгүй ингээд яваад байгаа. Тэгээ маш их юм мөнгө төрөний алдагдал хүлээгээл тэгээл ерөөсөө ингээд хичээгээд байхад бүх юм болохгүй шүү дээ гэдэг ингээд гомдолж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй энэ удам угсаа өр үндэс дээр нь тэгэхээр энэ хүнд яа харахгүй нэг дэмжлэг тусалцаа хэрэгтэй л гэж би хэлэх юм байна. Айгуу сайхан дэлгэр заяатал болгож өгөх шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол ингээд маш их тийм хаяа нэгэн л амьдрал дээр хожичоод тэгэл ихэнхдээ хожигдол тонирхол ингээд үүрээд дүүрээд яваад иж боломгүй байхгүй юу. Тэгэхээр энэ өр үндэсийнхээ үйл явдлын дээр ингээд төлхөө анхаарч өгөөрэй гэж. Тэгээд энэ одоо удам угсаан дээр нь төлхөө нөгөө нэг ихийн талаа дагцсан гэж хэлчихэр юм уу? Магадгүй удам угсаан дээр нь одоо нөгөө эцэг тэнгэрийг хараагүй үзээгүй явж байгаа хүмүүс ч хэл байгаад ах шиг байна. Тэгээд нөгөө яагаад ч юм нэг өмг төшиг дотуул явж байгаа хүмүүс гээд ах юм. Бусдаа адилхан ийм байсан бол бусдаа адилхан тийм байсан бол би ингэсэн бол би өнөөдрийн түвшин дараа ч ингэж явахгүй ч гэдэг юм ингээд ийм гомдол мэдүүлээд эцэг тэнгэрийг өгөөлээд эсвэл одоо нөгөө маа юм нь одоо нөгөө өр хүүтийнхаа дэргэд байгаагүй юм уу эсвэл одоо байсан ч нөгөө төшөг тулгуур нь болж дийлэхгүй байгаа хаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө ингэж их гомдол тонирхол нэрээд байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг өөрийнх нь хувь тавилангийн үе таардахыг нээж дэлгэрүүлэгч болгож өгөөрэй л гэж хэлэх гээд шүү. За ягаад ч юм төшөг тулгуур
За тэгээд нөгөө энэ дээр ингэх юм байна. Мөнгө цастай холбоотой юм хийж байгаа, бүтээгч байгаа тиймэр хүмүүс яагаад байгаа бол одоо өрөнц одоо удам мөхсанаас нь одоо нэг юм томоохон хөдөлгөж байгаа тий нэг зээл хөл явчих ингэчихэд игчи ингүүл ингээ бүх юм болчих гээд байна гэдэг ингээд зорж байгаа хөдөлж байгаа хүн байх юм бол энэ нь бол бүтэн шүү заа юу. Үнэхээр бүтэн амжилттай болно за. Гэхдээ тэр хүндээ юу гэж хэлэх ёстой вэ гэхээр ер нь менежмент зөв байх ёстой шүү. Сахилгаваттай байх ёстой шүү тий. Хинтээ хамтарч яаж ажиллах юм? Тий. Хинд итгэж одоо юмаа даатгах юм ч гэдэг юм уу. Тэг хин хяналттай явах юм тий. Тэр болгон дээр ингээд нэг жоохон муус натаа хөдлөх ёстой шүү. Тэгэхгүй бол одоо нөгөө энэ менежмент гэдэг юм зөв биш алдагдaltaй байх юм бол буруу байх юм бол хичээл зүтгэлийн чинь үр дүн болвол нэг тэгж айхтар өөрийн чинь хүссэн дүнгээр бий болохгүй шүү гэж хэлээд шүү за. Тэгэхээр эрсдэл гэдэг юм аягүй сайн тооцоороо заа юу. Хаанаас ямар эрсдэл гарч ирэх юм те тэрийг аягүй сайхан тооцож хийж хөдлө гэж хэлээрээ. Тэгээд яад ч юм энэ нөгөө гэр бүлтэй хүмүүсийн хувьд болохоор нөгөө нэг юу яатсан л гэдэг. Ер нь цаашдаа нөгөө үр үндэстэй бас ингэж сурах хэрэгтэй шүү за. Гэр бүлийнхаа үн цэнийг хамгийн сайнаараа дийдлээрэй гэж хэлээрэй заа юу. Одоо нөгөө цаг зуурын нөхдүүд одоо ингээл гарч ирээлэх юм байна л та. Тэгэхээр тэр бол зүгээр мөнгөний хорвоо шүү. Хамгийн үн цэнтэй нь гэр бүл шүү те. Одоо нөхөр чинь эхнэр чинь үр хүүхэд чинь шүү гэдэг юм уу те. Тиймэрхүү нэг тийм үн цэнийг ингэж ухамсарлуулж хэлэх ёстой шүү гэж байна. За тэгээд алдаа оноо байсан бол салсан сарнсан болсон бол заа юу. Тэрэн дээр нөгөө нэг аль нь зөв буруу байсныг шүүх гээд яах вэ? Яг тэр цаг хугацаанд нь л зүгээр орхи. Тэгээд нөгөө цаашаа ингээд нөгөө гэгээ гэрэлтэй үйл тавилан руугаа ингэж явах ёстой шүү гэдэг юмыг нь л сургаараа заа юу. Тэгээд өнгөрсөндөө зурлах хэрэггүй шүү гэж хэлээрээ. Тэгээд энэ удам угсаа үр үндэсийнхаа энэ тавилан дээр нэг юм жоохон төшиг тулгуур нь болчмаар байна. Тэгээд нөгөө нэг хин дуртаан те дээрлэгдэг хин дуртаан одоо ингээл баг бицдистийг гიშгч гэж байгаа юм шиг дотоо дундуур юу үзээд байгаа юм шиг нэг тийм муухай хүний ёсонд байж боломгүй нэг тиймэрхүү үйл тавилан гэж үз тулаад яваад байхыг үсэхгүй мэн. Тэгэхээр энэ үр үндэсийнхаа үйл тавиланг аягүй сайхан зөв зөвлөнөөр ямар байх ёстой, яах ёстой те бүх юм ингэж юу ягаараа хэлж өгөөрэй заа юу. За тэгээд энэ нөгөө өсвөр нас дөнгөж нөгөө амьдралд хөл тавиад нэг юм 21 2 таа одоо ингээл контентэд суугч байгаа үр хөвгттэй хүмүүс байх юм бол тэрэн дээр нь бас их юм онцгойлон анхаарах хэрэгтэй шүү за. Тэгээд нөгөө яах вэ амьдрал дээр нэг өөрөөсөө ахмагч тийм тий ах ихч тийм хүмүүстэй гэрлэн суун ингэн тэгнэ гэж өөрийнхөө зүтгэж байгаа ийм хүмүүс ч бас гараад ирж магадгүй юм байна. Тэгэхээр нөгөө хай хуй ийм шүү тийм шүү гэдэг юмыг л ингээд маш зөв зөвлөнөөр илэрхийлж байгаараа заа юу. Тэгэхгүй бол тэгэл учиргүй нэг ийм инглээ тэглээ ийм тийм гэж өрлөлөө уурлаад ингээд авах бол ямар ч шаардлага байхгүй шүү за. Тэгээд нөгөө хийж байгаа юмын дэмж заа юу. Ямар ч ажил алба эрхэлтэй байж болно тий. Ногоо цагаа тарьдаг юм уу, мал ахуйд хижээдэг юм уу те. Тэгэл ерөөсөө энэ хийж байгаа юм аягүй сайн дэмжиж өгөө гэж байна. Тэгээд энэ дэмжлэг байсан тохиолдолд одоо таны үр үндэс удам угсааны чинь үйл тавилан болвол ингэж гэрэлтэн төрүүлнэ заа юу. Одоо нөгөө за нэг 1000 морь уралдахад те цойлоод ирнэ гинэ. За юу энэстэ үнэхээр шүү заа юу. 1 2 дээр нь цойлоод ирнэ заа юу. Ардаа тэгээд тэр нөгөө 998 мөрийг хол хөндөй ингэж хайж ирнэ. Тийм битта инэрэлтэй байж чадна гэж юм за. Тэгэхээр одоо байгаа энэ сулбар тавиланд нь л ингэж бөглөөд өгчих заа юу. Тэгээд болвол энэ үр үндэсийн чинь үйл тавилан хэзээ ч хаач газар тухгүй юм байна шүү за.
энийг ингээд нэг юм онцгой анхаараарай заа юу. Эрчим энерги эд бета аваад та нэрээ үнэхээр гайхалтай шүү за. Тэр нэг хаашаа чиглэхийг нь л юу яачих хэлээд өгчих. Зөв чиглүүлчих заа юу. Одоо уг ингээл нэг хийж байгаа битэж байгаа юмнаас өгөөж хишгээ хүртчихгээл ингээл хүлээж байгаа хүмүүс маань зөндөө байгаад шүү за. Тэгэхээр энэ өгөөж буян шиг нь угаасаа ирнэ. Тэгээд хаанчгал газардахгүй ноён нуруутай байх хэрэгтэй шүү гэдэг юм хэлээрээ заа юу. Тэгээд нөгөө сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй гонсон тонсон одоо нэг юм өсөлтгийн иргэн үед очсон юм шиг одоо нөгөө хайртай дотны хүн дотоод дундуур байгаа мó бүрэн дүрэн амьдарч чадахгүй байгаа мó нэг жоохон юм юмд орцсон хүмүүс байгаад шүү за. Маш их юм сэтгэл зүйн хувьд шарахтаа гэмтэлтэй. Тэгэхээр тэр юм ингээд айгүй сайхан юу ягаарэ. Засаж залж өгөөрэй. Тэгээд нөгөө муу хүмүүсийн өгөөшөнд оровдоо гэдгийг өөрөөсөө анхааруул шилээрээ заа юу. Энэ одоо юу яана л гээд ах юм. Хүнээр нэг юм тоглоал нэг юм ашиглаад хийчээ та гэдэг юм бодолтой муу хүмүүс байдаг шүү дээ. Яг тэрэн шиг тийм хүмүүсийн өгөөшөнд орох үедээ тэрийг ингээд айгүй сайн анхаараарай заа юу. Тэгээд одоо нөгөө бүхнийг юу гэрэлтүүлэгч, цойлогч нь болж чадна заа юу. Энэ бол үнэхээр марах харахгүй шүү. Гэтэ яг нөгөө амьдралдаа баг зэргийн алдаа оноо үзсэн, салсан сарнсан ингээл нөгөө нэг юм голом төлөнд тэгшрээгүй иймэрхүү л байгаад байгаа болохоос ш үнэхээр энэ бүх юм ингээд тэгшрээд ингээд гэрэлтүүлчих юм бол энэ өстө үнэхээр гайхалтайгаар гэрэлтэн за олонний дунд онцгой явна гэж би хэлэх гээд шүү за энгийн нэг үгээр тайлбарлах юм бол олонний дунд онцгорч явах тийм хувь тавилантай хөөхтэй шүү за одоо нөгөө удам ухсааны чинь үр үндэс шүү за юу өөрийн чинь үр үндэс ийм сайхан юу явах юм шүү. Энэ бол өстой марга харахгүй үнэн шүү за юу. Ягаад ч юм танаа үр үндэс удам ухсанд ерөөхдөө хамгаалалт хэрэгтэй л гэж шүү за. Хамгаалалт байх ёстой шүү гэдэг. Тэгээд нөгөө яаж явж байгаа юм одоо хорвоо дэлхийн нүдтэй бүх зүйлийг харж байгаа гэж юм за юу. Тэгээд энэ үр үндэстэй нэг юм хамгаалт үйлтэй байх ёстой шүү гэж юм. Ерөн жоохон амархан сэвтдэг, гунддаг, тундаг тийм юутай байгаад байна. Тийм тавилантай байгаад байна гэдгийг анхааруулгын өгөөд юм за юу. За тэгээд нөгөө үр үндэсийн чинь үйл тавилан ингээд нэг энэ өвдөд байна, тэр өвдөд байна, ингээд энэ тэгээд энэ болохгүй наач гэдэг юм ингээд нэг юм хилээл яваад байдаг бол тэрийг ингээд одоо юу яач ээ үзүүлээч ээ харуулаач ээ гэж шүү за. Тэгэхгүй бол одоо нөгөө ерөөсөө л юу яахгүй нэг тоомгүй за нэг иймэрхүү юм ингээд энэ даа гэж ингээд хилээл яваад байгаа хүмүүс бас юу байгаад шүү за юу энэ дэр. Тэгэхээр үр хүүхдийнхаа нөгөө эрүүл мэнд юмн дээр нь бас юм анхаарах юм биш үү за. За тэгээд нөгөө одоо матгүй энэ одоо үр үндэс чинь ерөнхийдөө 27-28 за юу 27-28 33 наснда маш их тийм юу болно. Одоо амьдрал дээр хүний амьдралд байх ёстой тэтгэр зүйлийг угаасаа олон заяа. Тэгээд 31 наснд нь 42 наснд нь юу явах ёстой юм бэ? Анхаарах ёстой гэж шүү заяа. Эд бэр нь хахаад бүх юм ингээд тэгшрээд ирэхин цагт нөгөө өөрөө нэг жоохон юм амгалан гэдэг юм уу одоо өрөөл бусдын юмд буруу үйл тавиланд итгээд гэдэг юм уу нэг юм алдах онох эрсдэл байгаад байна шүү за. Тэгээд биш тий ингэж шүү. Үр үндэс
Тэгээ за ингээд очих ёстой хүмүүс байдаг бол за одоо хайртай дотны ойр дотн байдаг тэр хүмүүстэйгээ очих ёстой болвол сэрүүн байгаа дээр нь очиж юу гал голомтын баясгажээ гинэ уулзуулжээ учруулжээ. Тэгээ айл тэр нөгөө хүлээл түүсгээл байж яхад нь уулзуулахгүй байж байгаад тэгээд тухайн тэр хүн нь одоо тэнгэр болсны дараа одоо тэр нөгөө юун дээр нь хөшөөн дээр нь очиод яах вэ гэдэг юм хэлээд шүү за. Тэгэхээр ер нь бол өр үндсээ ингээд уулзуулах үед хүмүүстэйгээ уулзуулж яриад ингээл юм ойр дотн байгаадах за. Ах トゥ уг нь мэдлцүүлэх гэсэн үг нэг үгээр хэлбэл. Мэдүү. Тэг шаардлагатай гэж байна. Тэгээд маав нь хол хүндий тус туурахтай байдгийн бол тэр хүн дээр нь ч гэсэн маавтай ч гэсэн тэгээд одоо салсан сарнсан хүмүүсийн тухайд одоо хадам ээж мэж хадам эгчтэй нөгөө өр үндсээ чинь нөгөө миний л удам угсаа шүү дээ гэд ингээ бодоо сууж идэв тэр хүмүүс дээр нь ч гэсэн заавал ингэж юу яач гэж очиулаач гэж тэгээд танаа өр үндэс удам угсаа чинь бол хамтралаа маш их одоо нөгөө хань ижлийн хамтрал биш нөгөө ажил карьерийн хамтралаа бол маш их зөв зөвлөн олоод аваад явчих хэмжээний тийм бед бол бай шүү за. Маш их гайхалтай. Тийм бедтай юм бэ. За өөр анхааруулах юм байна уу гэдгийг харъя. Тэгэхээр ор группийн хонжлогыг өндөрлөе. За ингэж шүү за нөгөө ингэж хэлж байна. Өр үндсээ биш дээ. Хизээж одоо хүнийг бити гомдоогоорой. Хүний нулимсыг бити бараараа гэж хэлээрээ за. Тэгээд нөгөө эхийн гомдол гэдэг юм энэ удам угсаан дээр ерөөхдөө нэлийн байгаад ишүү за юу. Тэгэхээр их хүний тэр ариун сайхан сэтгэлийг эмэгтэй хүний мэлмиг ансах чигтүүлж бити орхиороо гэдэг юмыг загчээ шүү за юу. Тэн дээр ингээд аягүй сайхан хэлээрээ учирлаараа. Тэгээд амьдрал хизээж ам гарч болохгүй гэдгийг хэлээрээ за. Амар томрол би чадна би бол өстой ингэдэг хүн тэгдэг хүн ийм хүн тийм хүн гэд ингээд томорч идэл өөрөө нөгөө нэг мат тавиулах үе. Тэгэхээр нөгөө ам амьдралд хамаагүй ам гарч болохгүй зөв зөвлөн явах ёстой шүү гэж хэлээрээ за. Тэгээд нөгөө сөргийн манлаа байж чадах хэмжээний битта байгаараа. Тэгээд нөгөө нэг эрүүл байвал 1000 лам тийм ээ. Тэгээд аюул сайн бодороо за. Эрүүл байвал 1000 лам шүү гэж сургаараа. Тэгээд гомдол цөхрөл идэлсэн болвол тэр гомдол цөхрөлийнхаа үйл тавиланг одоо байнгын ингэж яриад одоо илтгэлээд яах вэ? Гомдсон болвол тэрийгэ цаг хугацаанд нь үлтээгээд сурчхаа гэж захаараа за юу. Тэгж хэлээрээ, тэгж сургаараа, тэгж хүмүүжүүлээрээ за. Тэгээ хүний амьдрал хүний хувь тавилан чинь ерөөсөө нэг л удаа ирдэг тийм ариун амьтан зүйл шүү. Хүн амьдралдаа юу ч туулж, юу ч даван туулж болно, юу ч үзэж болно тийм ээ. Тэгэхэд хизээч нөгөө бис оршихуй үйл тавилангаа оролдож болохгүй шүү гэдгийг хэлээрээ за юу. Оршихуй ертөнцийн дээрээ өстой үнэхээр гайхалтай тийм сөргийн манлаа яваараа гэдгийг давхар захаараа за. Үнэхээр тэр юуны ялагч нь байж дийлээ шүү. Яг нөгөө амьдрал донд өрнөлгүй амьдрал гэж байхгүй шүү дээ тийм ээ. Алдаа оноо амьдралын өрнөл одоо тэмцэлтэй юу байдгийг тийм ээ. Тийм угаасаа байж шүү дээ. Энд чинь одоо хүний амьдралын утга учир чинь ерөөсөө тэр шүү дээ. Тэ алдаж болно, ялж болно, ялагдаж болно тийм ээ. Тэгэхээр ялагдал бүрийгээ ерөөсөө бити юу ягаарэ. Ялагдал бүхэн дээрээ бити гундаараа за юу. Угаасаа тэргүй ялагдал хоёр чинь ээлжилжээ тэл хорвоо. Тийм учраас нөгөө тэгэхээр энэ удам угсааны өр үндэс нь болохоор ерөнхийдөө нөгөө юу шүү. Өөрийнхөө төсөөлөөгүй цаг хугацаан дээр нөгөө санхүүгийн эрх чөлөө гэж хүмүүс ярьдаг шүү дээ тий. Тэр эрх чөлөөнд хүрнэ. Үнэхээр гайхалтай. Гэхдээ тэр тавиландаа нэг айхтар сэтгэл ханаад байхгүй баха. Ягаад гэвэл одоо нөгөө
нөгөө зөвхөн материаллык зүйлээр хүний амьдралын тэр утга учирыг төлдөж болдгоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө маш их юм зөв зөвлөм эрэг эрэлтээ сайн сайхан одоо төшөөг тулгуур голомт цэгцхэн дүүрэн байвал тэгэл бүх юм ингээл дагаад гэрэлтэн шүү. За юу. Тэгэхээр нөгөө гэр бүлийн үндсийн гэдэг юмыг л ойлгуулах хэрэгтэй шүү л гэдэг юм 2-3 жишээ сануулга болж гарч ирээд шүү. Тэгэхээр тэрэн дээр ингээд нөгөө айгүй сайн болоорой. Тэгээд алхсан мөрөнд дандаа үнэн байх ёстой шүү гэдгийг хэлгээрээ заа юу. Тэгээд бол нэг хайхтар өөр нэг тийг хайхтар сануулаа юу яагаад байх юм бол байхгүй шүү. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Энэ үртэл сонссон. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. За ингээд 3 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За та бүхний маань хувьд болохоор одоо ерөнхийдөө маш их тийм нөгөө өөрөө өөрийнхөө хичээл зүтгэлээр бүх зүйлийг ингэж юу яана гинэ бүтээх ёстой хүмүүсээ гэж юм. За тэгэхээр нөгөө нэг шууд л нөгөө хорвоо дэлхийгээс ч гэдэг юм уу одоо удам мөх санаас ч гэдэг юм уу одоо бүх юм ингээд бэлэнзэлэн нөгөө бүх юм ингээд байж идэг тийм юу удам мөхсаа бол биш байна гэж юм. Тэгээд өөрөө өөрийнхөө материал бүх зүйлийг ингэж бүтээж босгох ёстой тийм хүмүүс байгаад шүү. За удам мөх саны үр үндэс нь бол нөгөө хөдөлмөрөөрөө бүгдийг бий болгоно. За юу түүнээс ш одоо нөгөө бүх юма бэлдүүлж өгчөөд ингээд нөгөө нэг сэтгэл амар сууж идэг төрлийн тийм хүмүүс бол биш байгаад байна гэж. Тэгээд нөгөө хамгийн гол нь одоо үр үндэстэй юу гэж зах ёстой вэ гэхээр алсыг хардаг байгаарай. Хол чухантай байгаарай гэж юу сургах ёстой юм шүү. За хүн ингээд нөгөө амьдралдаа ингээд нөгөө заавал бүх юм ингээд бүрэн дүүрэн байж ядгүй хүн өөрөө өөрийнхөө хөдөлмөрөөр бий болгодог, босгодог, бүтээдэг гэдэг юмыг нь аягүй сайн ойлгуулаарай. Тэгээд нөгөө найз нөхдийн хүрээлэл те хаана ямар хүмүүстэй яаж ярилцах уу хэлцэх үү гэдэг юм ач хүртэл ингээд айгүй сайн боддог байгаараа гэж. Тэгээд нөгөө муу нөхөрлөл одоо өөрөө өөрийг нь гундаас сэвтэх тохиолдол бий шүү. Тийм учраас муу нөхөрлөлийн үйл тавилангаа холдох ёстой шүү гэж юм. Тэгээд одоо нөгөө нэг маш их юм амьдрал дээр ингээд шархалсан бол, гундсан бол, тоньсон бол тий одоо өрөөл бусдын үйл тавилангаар тэгж гундсан бол за юу одоо нөгөө хань ижлийн асуудал дээр шүү. За хань ижлийн асуудал дээр ингээд нөгөө бүрэн дүүрэн төвшин заяатай тийм хүн таарахгүй гундаас нь дуниас нь сэтгэл зүйн хийгээд би сэтгэлийг шарах хөдөлүүлсэн бол зөвхөн тэр хүнээсээ холдчихдаг хэмжээний сэтгэл зүйн бид та байгаараа гэдэг юм зааж сургаараа за юу. Тэгэхгүй бол нөгөө гундаал туниал хаашаачгүй ингээд дөнгөлөгтчөөд ингээд нөгөө хүний хүлээсэнд орчоод ингээд байгаад ах өндөр магадaltaй хүмүүс байгаад шүү. За юу. Тэгэхээр тэг шаардлагагүй шүү. Хүний амьдрал баян шүү. Гэгээ гэрэлтэй явна шүү гэдэг юм ингэж зааж сургаа гэж юм. Тэгээд амьдралын төлөө хизээч бити махар зүтгэрээ бүрстэ бүр өөрийгөө гээтлээ, өөрийгөө хаятлаа. Хүн яг хөдөлмөрлөөл ингээл ажил төрлөө хийгээл ингээл сайхан л да. Үнэхээр сайхан. Гэхдээ өөрөө өөрийгөө гээтлээ, өөрөө өөрийгөө унтраатлаа, гондлаа, тунтлаа хизээч бити ингэж зүтгэрээ амрах үедээ амардаг тий. Ядарч байгаа бол ядарч байна би амармаар байна гэдэг ингээд амарчдаг хэмжээний байгаарай. Өөрөө өөрийгөө инэрээрээ гэсэн үг шүү. За юу. Өрөөлөөс үйл тавилан гуйж яхаар өөрөө өөрийгөө инэрдэг байгаараа гэдгийг сургаараа. За юу. Тэгээд тэр нөгөө нэг маш их юм өглөгч хүн өөртөө олсон гэдэг үг байдаг шээ тий. Тэгэхээр нөгөө бусдад туслах гэж байгаад ингээд дандаа нөгөө өөрөө нэг юм жоохон алдагдал хүлээгээд байж магадгүй. Маш их хичээгээл зүтгээл бүх юмыг ганцаараа ингэж бүтээсэн мөртлөө тэр бүтээснийхаа өгөөжийг өөрөө бүрэн дүүрэн хүртэж явах ёстой шүү. Тэгэхгүй нөгөө өөрөө бүрэн дүүрэн хүртэхгүй дандаа өрөөл бусд нь ингээд худлаа үнэн хэлээд хуурам ихлээд хой сайхан юм амлаад ингээд бас өгөөж нь бусад хүн хүртэж явчих гээд байна. Тэгэхээр эдгээрийг одоо нөгөө нэг үр үндэстэй захаараа. За тэгээд нөгөө нэг одоо үнэхээр энэ амьдрал дээр ингээд айгүй их юм ачаалал бүх юмаа өөрөө ингэж үрж байгаа мөртлөө ерөөсөө тэр хүртэж байгаа өгөөж нь их жоохон ховор байгаад байна. Тэгэхээр үр үндэсийнхаа юуг нь гал голомтыг нь тэгшлүүл
сайхан ханижлын үйл тавиланг нь бас тэгшлүүл. За тэгээ дээр нь штэ тий өгөөж буян ишгийн дуудуулаараа. За юу. Тэгэхгүй бол нөгөө нэг жоохон тиймэрхүү гундуу байгаад дээ шүү. За тэгээд энэ дээр ингээд нэг юм онцгойлон анхаарах хэрэгтэй шүү гэж байна. Тэгээд нөгөө хүн ингээд нөгөө ариулан химнэж болно. Гэхдээ өөрөө өөрөөсөө ариулан химнээд яах вэ гэж байна. Өөрөө өөртөө зарцуулах юмаа зарцуулдаг тийм байгаа ч гэдэг юм хэлээд дээ шүү. За юу. За тэгээд нөгөө эдгээр бүхнийг ингээд мөрдөөд биелүүлж явж дийлж чадвал бүх ийм үнэхээр дэлгэр заяа ирнэ гэж шүү. За тэгээд нөгөө нэг маш их зүйлийг ингээд удирдан чиглүүлээ сууж яадаг төрлийн тим хүн байж чадна гэж байна. За нэрээ шүү. Энэ яг тэгж хэлж байна. Тэгээд хамгийн гол нь одоо нөгөө ягаад ч юм хань түшгийн үйл тавилан дээр нь ер нь жоохон онцгойлон анхаарч яваараа. Хүний амьдрал чинь одоо нөгөө нэг ижи аавын голомтонд байж байгаа л тэгэл одоо нөгөө хань түшгээ сонгоод дахиад нэг голомт бадраагаад явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр голомт бадрааж исэн тавилан нь одоо нөгөө нэг насан эц болтлоо хөшөртлөө тий их урт удаан жилийг тэр тухайн үнтэй тухайн голомтонд өнгөрөх байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр нь нөгөө нэг их онцгойлон анхаарах шаардлагатай байна. Ягаад ч юм ингээд бүх зүйлийг хийгээд бүтээгээд өөрөө өөртөө байгаа бүх юмаа ингээд тэр бүх тэр тавиландаа голомтондоо ингээд зориулсан байж яхад заа юу. Сэтгэлийн шарах идэх вэ гэдэг. За юу. Сэтгэлийн шарах идэх вэ. Сэтгэл одоо тэ надад юу ч хэрэггүй, одоо надад юу ч хэрэггүй гэд ингээд өөрөө ингээд баг мөрөөрөө ингээд яваад өгөх юм шиг. Зүгээр хаашаа ч юм ингээд алхаал одоо бүх тэр өөрийнхөө бүтээсэн барьсан тэр бүх юмыг ингээд орхиол бараг хүний өгөөш болгоод орхичих юм шиг тийм хатуурхалтай юм гэж төлөвлөдөд тийш. За юу тэгэхээр тэрэн дээр нэг жоохон анхаарчихвал тэгээд болно доо. Тэгээд нь штэ тий одоо нөгөө иймэрхүү нөгөө хатуурхал үзүүлээд одоо нөгөө голомт нь тэгшхэн бус ингээд одоо саллаа сарнилаа гэж бодъё л доо. Тэгэхээр тэгж яасан ч гэсэн хизээч нөгөө нэг тэрэн дээр ингэж гундаж тунаж болохгүй шүү. За юу гундаж тунаж болохгүй дараагийн амьдрал тавилан заяа нэг тэгшхэн дүүрэн бий болно гэж шүү. За маш их инэрл өгөөжийг хүртэнэ гинэ. Эхний амьдрал дээр алдсан ч гэсэн дараагийн амьдрал дээр юу айгүй сайхан тийм юу энэ л үнэхээр ийм сайхан хайр, үнэхээр ийм сайхан сэтгэлийн амар амгалан байдаг юм байх таа гэдэг бүр ингэж баясмаар сайхан тавилан гэдэлж явна гэж шүү. За. Тэгээд нөгөө нэг юу яах хэрэгтэй шүү. Шагнагдаад нэг юм бүтээсэн үед нь заа юу. За заавал шагнагдсан ч бүтээгээгүй ч ямар ч байсан тэр үр үндсээ нөгөө айгүй сайхан тэгж урамшуулж байгаарай. За маш их юм урамшуулаарай. За юу. Тэгээд нөгөө нэг би хаамаа нүдсэн, барьсан, илдүүлсэн юм байдаг бол тэр мөрийг ингээд өөрөө дагуулж аваачаад ч гэсэн үзүүлж харуулдаг байгаарай. За юу. Хүний хүүхд хэдийгээр насан турсан ч гэсэн хүүхдэрээ л гэдэг. Тийм учраас ингээд жоохон инэрл үзүүлээрэй гэдэг шүү. За юу. За тэгээд дээр нь штэ тэр нөгөө үр үндсээ штэ тий юу бүр тийм ойр дотны л хүн биш болов за юу. Буцагсдын тавилан дээр битээ дагуулж чиж байгаараа за. Эсвэл нөгөө буцагсдын тавилангаас нэг юм буян номын юм гээл нэг юм тараагдаж ирэлээд штэ тий. Тиймэрхүү юмнаас ч гэсэн нэгтгэж хүртээгээд байх боломгүй юм байна. Яагаад гэвэл энэ үр үндэс чинь ерөнхийдөө нэг юм жоохон юутай шүү. Амархан сэвтдэг төрлийн тийм хүмүүс заа юу. Тэгээд нөгөө нэг юу өөрийнхөө үр үндэсийг ингэх хэрэгтэй юм байна.
маш их өөрийгөө хайрладаг байхыг л сурга. Маш их өөрийгөө хайрладаг. Тэгээд нэг юм альва нэг юм нэг хайрцаглагдах хэрэггүйг сурга. За бүх юм болно штэ, бүтэн штэ, гэгэн тэмдэг замналтай байж штэ гэдэг юм сэтгэхүйг суулгаж өг. Тэгээд нөгөө хүний амьдралд юу ч тохиолдож болно тийм ээ. Тэгэхэд нөгөө альва нэг юм бэрхшээлийн өмнө хизээч нурдгүй, хуурдгүй, тондгүй байхыг нь зааж сургаарай. Тэгээд нөгөө би түрүү хэлсэн шүү дээ, энэ түлгэн дээр ингэж гараад байна гэд одоо нөгөө өөрийг чинь ингээд нөгөө би сэтгэлийн хувьд ядраагаад байгаа бол тэр хүний дэргэд хизээч бити уяг дараа гэж сургаараа гэж хэлсэн тийм ээ. Тэгж хэлээрээ заа юу. Энэ бол дахиад анхааруулга гарч ирж байна. Тэгээд өөрөө өөрийн гэсэн толгойтой байгаараа. Өөрөө өөрийгөө мэддэг, өөрөө өөрийгөө бүтээдэг, тэ өрөөлийн амыг хардаг, бус өөрөө өөрийнхөө бүх юмыг хийдэг, бүтээдэг, чаддаг байгаараа гэж байна. Тэгээд өөр зүрхий чинь хэмэлсэн, сэмэлсэн хүмүүс байх юм бол тэн дээр өөр гомдох, туних хэрэггүй шүү заа юу. Тэр хүмүүст хайрын цагаа зарцуулж яснаас өөрийнхөө гэгэн замналд ингээд цаг нараа зарцуулаараа гэж байна. Тэгээд өөрөө өөрийг чинь ингээд нөгөө асар их тийм юу худлаа хөөргсөн тий онгороосон хүмүүсийн өгөнд ороод нөгөө өгөөж буян ишгэ өрөөд ингэж өгөөд яваад ээж боломгүй гэж хэлж шүү за. Тэгээд нөгөө нэг алхсан мөрөө их ариун байлгаараа хууль бус юм хийвэ гэдгийг бас анхааруулаарай заа юу. Одоо үр үнсээ чинь хийчих юм байна гэж хэлж байгаа юм бол биш. Гэхдээ нөгөө юу яаж магадгүй тийм буцсан тэр нөгөө элдв бусын нөгөө нэг юм босон болоогүй муу хүмүүсийн нөгөө занганд орчих вэ. За. Тэгээд нөгөө өөр зүрхээ сэмлүүлснээсээ болоод уур хилэнгээ барьж дийлэхгүй бас нэг юм асуудал үүсгэж вэ. Тэн дээр нэг онцгой анхаарал явуучих. Тэгээд ер нь бол тийм хөөшөө заа юу. Тэгээд магадгүй үр үндэс чинь алдсан онсон байх. За юу. Тэгтээ тэрэн дээр нь бити их имээгэрээ. Юу тэрэн дээр нь хизээж бити өөрийг нь буруутахаараа заа юу. Яг хүн алдаа оноогүй хүн гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр за миний хүү, миний охин нэг удаа таалтлаа да. Дахиад алдаж болохгүй шүү. Зөв зүйлээ яваарай. Гэж ингэж сайхан зөв тийш нь амьдралынхаа замналыг зөв тийш нь эргүүлж өгөрөө заа юу. Тэгэхгүй бол энэ дээр бол яхаар үр үндэс нь алдсан онсон юм байгаад байна. Хоёр шүүхтэй холбоотой элдв бас юм бол үнэхээр байгаад шүү заа юу. Тэгэхээр тэрнийх нь энэ сэв бүртгэхийн ингээд өөрөө өөрөөс нь гаргуулчих заа. Тэгээд өстө хаач газардахгүй. За юу. Тэгээд энэ дээр ингээд нөгөө нэг одоо миний охин, миний хүү арай л эрт хүнтэй суух гэдэг нь одоо арай л эрт ирэхэд байгаа юм биш үү дээ. Яг зөв юм ч муу юм уу биш юм уу энэ төргээл ингээд жоохон эргэлзээ тэнэгэлзээ ингээд үүсэж магадгүй л дээ. Гэхдээ тэрэн дээр бол нэг тийм айхтар эргэлзэж тэнэгэлзэж бити ингэж нөгөө цаг нарын бити ухслаараа тэр хүн өөрөө хизээ болцохоор энэ хизээ яхаар энэ өөрөө мэднэ гэж шүү. За юу. Тэгээд энэ дээр ингээд нөгөө нэг айгүй сайхан тийм хим бүхний хийгээд идэх нэг тийм гэгэн замтай үйлийг бол хийн. Тэр нь ингээд амжилттай болно. Тэгээд ингээд нөгөө найз нөхдөө гомдоосон, туняасан, буруу ойлголцсон иймэрхүү найз нөхдөйгөө ингээд нөгөө их сайхан нөгөө юу яаж эвлэлэн нэгдэж чаддаггүй матдаггүй иймэрхүү тохиолдол гарахыг үгүйсэхгүй. Тэгэхээр тэн дээр нэг айхтар ингээд одоо тэр бүх юмлууд ингээд ороод байх шаардлага байхгүй юм шүү. За. Зүгээр л өөртөө ярилцаад өөрийнхөө замналыг ингээд аваа явуучих хэмжээний хүн юм биш үү. За юу. Нөгөө хүн юу хийж байгаа мэдэх хэмжээний тийм юу бидтал хүн гэж хэлээд биш үү. За. Тэгэхээр нөгөө нэг айхтар санаач хэлийгээд байх хэрэггүй юм байна. Тэгэхээр нөгөө хүн юуг нь дааж засч өгөх үү, юуг нь өөрт нь даатгах уу гэдгээ өөрөө аягүй сайн бодоорой. За юу. Энэ группийг уншиж байгаа юу сонсож байгаа хүмүүс маань алийг даатгахын, алийг нь засахын тий. Юм болгонд бити ороорой. Тэгээд нөгөө нэг
Магадгүй нөгөө сэтгэл зүйн гэмтэл шарахтай болцсон ийм хүмүүс өрөмцтэй хүмүүс сонсоод байгаа бол харин тэрийг нь нөгөө юу чин сэтгэлээсээ их сайхан ярилц. За юу. Тэгээд нөгөө өөр үндэс чинь 11 наснда айхтар тийм том шарах авсан баг. Тэгэхээр нөгөө нэг тийм сэтгэл зүйн гэмтэл үлийг нь юу ягаарэ. Айгуу сайхан зөв зөвлөн болгож өгөөрэй за. 29, 36, 38. Эдгээр наснда нөгөө өөрийнхөө нөгөө замл үлийг аль хэзээ ингээд олоод нэг тэгшлээд нэг юм чиг утга учир нь угаасаа ингээд гарцсан байна. За юу. Ягаад ч юм энэ удаан хугацааны өр үндэсний тийм сайхан амралт сэтгэлийн гэгээ хэрэгтэй гэсэн бах юм. Эсвэл ажил амьдралын төлөө эмтлээ их зүтгээд байна уу? Эсвэл зүрх сэтгэлийн шархлаа нь ингэж аниртаж дийлэхгүй байна уу? Тэгээд нөгөө нэг байгальдаа их сайхан ойр байхыг сургаарай за. Байгальд хийгээ инрээд явж явах хэвээр үнэхээр өгөөж буян ишг нь ирэх юм биш үү за юу. Тэгээд би нөгөө нэг хэлсэн шүү дээ өр үндэс чинь алдсан онсон байж болно. Алдаа оноогүй хүн байхгүй гэдгийгсэн тийм ээ. Тэгэхээр яхахгүй нөгөө юу яаж лээ л та. Алдсан онсон ч тэр алдаа оноогоо нэг айхтар тавтаад байхгүй за юу. Үнэхээр нөгөө хаан ширээнд заларсан тийм нөгөө ханхуу шиг, гүнж шиг тий өөрийнхөө нөгөө бүх ийм замналыг ингээд гэрэлтүүлээд цагаан мөртөө явж дийлнэ гэж юм. За юу. Тэгэхээр энэ дээр нөгөө бити их гундаараа нөгөө нэг яг хүн алдаж онохт нь нөгөө дэвслээд байхгүй шүү. За юу. Алдаж онсон үед нь дэвслэхгүй харин нөгөө дээш нь өргөөд үйл тавиланг нь засаад залуулаад ингээд явахын цагт үнэхээр тийм болно. Маш их тийм гайхалтай, эрэмгий бүх зүйлээ ингээд хийцэн, хорвоодл хийгээс шагнал хүртсэн. Тэгж явж чадна шүү за. Аливаа нэг зүйл дээр ингээд нэг айхтар гундаал, туняал, имтрээл авахгүй шүү за юу. Гэхдээ нөгөө нэг өр үндэстэй нэг л юмыг айгүй тийм онцгой анхааруулчих. Нөгөө уур биеийг зовоно, уул мөрийг зовоно гэдэг үг гэдэг тий. Тэгэхээр нөгөө уураар бүгдийг шийдэж болохгүй шүү. Төлөв төвшин байгаараа гэдэг юмыг л сайхан хэлээд байгаараа за. Тэгээд нөгөө амьдрал дам гарч болохгүй, өрдөж болохгүй, бяртаж болохгүй л гэдэг юмыг л хэлсэн байхад тэгээд нөгөө их айхтар юу яахгүй те. Тэгээд нөгөө сайхан хань төшгийн үйл тавилан дээр л онцгойлон анхаараарай за юу. Сайхан хань төшгийн үйл тавилан л жоохон дотоод дундуур будаалгаж магадгүй. Салах сарнах тий. Тиймэрхүү юм гээд гараад ингээд яваад иж магадгүй. Тэгээд нөгөө их хүний гомдол, эмэгтэй хүний гомдол гэдэг юмыг нь заавал тайлбарлах хэрэгтэй шүү гэж. Тэгээ үрийн гомдол заа юу. Яаж ч ядарлаа гэсэн үр үндэсээ орхиж болохгүй. За дундуур нуулцдаг, учирдаг. За ижигээ дагаад ингээд явцсан болвол эцэг тэнгэр нуулцдаг, инэрдэг, хаа юу гэдэг. За эцгээгээ дагаа явцсан бол их нараас нь хөөцөлддөг. Яаж яаж ийгээд инэрлээ үзүүлдэг юм байгаараа гэдэг шүү. За ягаад ч юм зүрх сэтгэлийн хувьд ингээд нэг юм гомдол нэрсэн үйл тавилан ингэж харагдаад байна шүү. За юу тэгэхээр энэ дээр нэг жоохон онцгойлон ингэж анхаараарай. Үйл тавиланыг гэрэлтүүлээрэй. Тэгээд нөгөө нэг хүн амьдралдаа нэр юу ч тулж болно гэсэн тийм ээ. Тэгэхээр тэгж юу ч тулсан, юу ч даван тулсан үргэлж гарц байдаг шүү гэдэг юмыг л одоо нөгөө юунд нь аюун ухаан ингээд сэлж хэрэгтэй. Тэгээл нэг юм жижигхэн юм дээр гундаал, туняал, хувь тавилан дээрээ ингээл юу яхаал ганцраад л ингээл байх ямар ч шаардлага байхгүй шүү. За юу. Тэгээд тэр нөгөө нэг хатуу хүлээс гинж дөнгөнд орчоод ингээд байгаад иж боломгүй. Тэгээд өстө өөрийнхөө хүсэл тэмүүллээр ингэж урагшаа ингэж явах хэвээр гэрэлт ирээдүйтэй хүмүүс байгаад байна шүү. За маш их гэрэлт ирээдүйтэй.
Гэхдээ нөгөө цаг хугацаа амь амьдралын үн цэнийг л ойлгуулдаг тий, үнэлдэг, дүгндэг, шийдвэрээ гаргадаг ийм л бидийг суулгачих заа юу. Тэгээд хизээч үр үндэс чинь тэгж их юу яахгүй. Энэ цагт бол хизээч тэгж дундаж түнийч юу яахгүй за. Тэгээд нөгөө яг нөгөө үр үндэс чинь нэг юм жоохон буруутгал ингээд үрээд ингээд яваад иж магадгүй одоо нөгөө чамаас болсон чиний буруугаас болсон гэсэн тэгсэн гэл ингээл нэг тийм дундаа туниад яваад иж магадгүй. Тэгтээ нөгөө их сайхан хамгаалт үүлийн аваад үйл тавиланыг тэгшлүүлсэн байхад бол ерөөсөө алдах юм байхгүй. За тэгээд нөгөө хэлэх ёстой үйл тавилангаа хэлж дийлэхгүй ээжэж хэлэхгүй үйл тавилан дээрээ үг яриад байна гэдэг. Тэгэхээр нөгөө нэг хаана нь яаж юу хийх вэ гэдгээ аягүй сайн бодолцох ёстой шүү гэж шүү. За энэ дээр нь бас нэг өөрөө өөртөө за нэг иймэрхүү юм байна шүү гэдэг юм ингээд нэг хэлээд сануулад тэгээд баг балчир үндэстэй болвол энэ дээр гарсан зүйлийг ингээд нөгөө нэг ухамсар орсон үед нь юу яах хэрэгтэй шүү, ойлгуулж явах хэрэгтэй шүү. За тэгээд байж тий юмыг аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс өөрийнхөө өнцгөөс ингэж хараад байх хэрэггүй шүү. За юу юмыг нөгөө аливаа юмыг ингэж бүх талаас нь хардаг тийм оюуны бидийг суулга гинэ. За одоо нэг энгийн жишээгээр хэлчихвэл за нэг тавган дээр нэг талах байлаа л гэж бодъё л да тийм ээ. Тэгэхээр тэрийг нөгөө зөвхөн талах гэдэг талаас нь за энэ талхал биш дээ гэдэг талаас нь биш заа юу. За талах болвол энэ талах хизээний талах яг талах муу юм уу биш юм уу эсвэл одоо нөгөө нэг энэ гурлын талах гэдэг юмыг ингэж орлуулагч байгаа мó те юугаар бүтсэн яадгийн бүх талаас нь ингэж нарийн хардаг мэддэг тэгж сургах хэрэгтэй шүү гэдэг шүү. За тэгэмгүй бол одоо нөгөө нэг альва нэг юм ингэ зөвхөн нэг өнцгөөсөө хараад л ингээл өөрийнхөө зөвийг өөрийн бодол өөртөө зөв гэдгээрээ л ингээл бүх юмыг ингээд юу яах гээд ээж магадгүй хайрцагт орчоод ээж магадгүй шүү. За юу тэгэхээр нөгөө юм үзэж нүд тайлуул гэдэг шиг те юм үзүүлж нүд тайлуул. За юу тэгээд нөгөө насанд хүрсэн ийм амь амьдрал аваа явж байгаа хүмүүс өөр хүнд чинь тэгээд нөгөө насанд хүрээд ингээд юугаа гэр бүлээ толгоолоод ингээд явж байгаа болвол за юу тэгээд насанд хүрсэн юм хүмүүс өрөөндтэй хүмүүс сонсож байгаа бол зүгээр л юу юмны утга учирыг ингээд нөгөө зөв ингэж юу яа тайлбар. Түүнээс ч одоо нөгөө зөвхөн тэр хүний зөв бусдын буруу байна гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө алдаа оноог ингэж тэнцэл сураач гэдэг юмыг л юу хэлэх ёстой юм шүү. За тэгээд үр үндэс чинь бол нэг юм нас тогтоод ирэхийн цагтаа бол нэг тийм хаанч газардахгүй дээ. За тэгээд үр үндэсээ нөгөө нэг элдв бусын нөгөө нэг хор зуршил тамхи юм хэрэгэлдэг бол уушг мушгаа гамжи гэдэг нэг өдөр тутмын хэлэх ёстой юм ингээ хэлчихэж байгаараа заа юу. Тэгээд нөгөө тижээвэр амтан давч тижигж байгаа бол одоо муур их өөрт нь их цохилтаа шүү гэж хэлж шүү. За тэгээд нөгөө нэг хүнийг одоо нөгөө аль нь хинбэ хин хинбэ гэдэг юмыг л айгуу сайн таньж сурах шаардлагатай шүү л гэдэг шүү. За тэгээд нөгөө өнгөрсөн дөгөө бити зурлаараа гэж хэлээрээ. За юу одоо өнгөрсөн одоо нөгөө насанд өрчээд нөгөө салсан сарилсан ийм хүмүүс байдаг бол за юу.
За тэгээд нөгөө энэ үртэл одоо бичлэгээ сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа уншлагаараа үзье. За тэгээд дээр нь одоо нөгөө салсан сарнсан хүн руугаа эргэж очиод бол хэрэггүй. Тэгээд дээр нь асар их юм сайхан юу өөрөө өөртөө гэж таацсан тийм юу хувь тавилантай хүн гарч ирэн заа юу. Тийм юм байна. За тэгээд энэ үртэл сонссонд баярлалаа.